Одоо найзуудаараа гэдэг нь 3 залуучууд нийлээд нь бурхан багшийн цэцэрлэг түрээдэн буюу хэмэл нууран дээр бас энэ өвлийн өдрөл цэвэр агаарт хүүхдүүдийг бас тоглуулах ийм зорилготой бас амралтын өдрөөр хүүхдүүд одоо гэртээ буцаа орлоод байдаг бол одоо цэвэр агаарт бас сайхан нэг өдрийг бас аз жаргалтай өнгөрүүлэх ийм зорилготой. Мөн цаашдаа ер нь нэг залуучууд болон хүүхдүүдийн энэ чоосон хотоос одоо цагийг өнгөрөх ийм одоо орчны үед бол их дутмаг байгаа. Одоо Найрамдал паркаас өөр бас газар байхгүй учраас энэ газрыг бас илүү тогтжуулж одоо залуучуудын цагийг зөв болгосон өнгөрүүлдэг ийм газар болгохын тулд бас хичээж ажиллаж байгаа ийм залуучууд байна. Нийтдээ 70 ширхэг чаргыг одоо авчраад амралтын өдрүүдээр үн төлбөргүйгээр хүүхдүүдийг бас одоо гулгуулж ажилуулах бас нэг цагийг үр дүнтэй гоё цэвэр агаарт байна гэдэг бол хүүхдийн эрүүл мэндэд бас маш тустай учраас ингэж эхлүүлж байгаа. Цаашдаа мэдээж олон төрлийн тоглоомуудыг авчирч одоо үйлчлэгээнүүдийг үзүүлэх ийм ерөн зорилго байгаа. Эхний ээлжинд яадаг ч ингэж хэмэл нуурайгаа бурхан багшийн цэцэрлэг түрээд ингээ бас нэг ам оруулж олон жил бас хүмүүс ийшээ ирэхгүй байсан. Тэгэхээр энийг бас нэг ам оруулаад ингээд хүмүүсийн ирдэг нэг цэг болгохыг бас хичээж байгаа. Намайг ухтайгаа иргэдэг. Тэгээд би 8 дахь сургуулийн 5-р анги сурдаг. Тэгээд би найзуудтай хэлээд найзуудтайгаа цугийн дээрээ одоо гулгаж ин. Тэгээд юу чарга барьж яваад одоо найзтайгаа гулгах гэж байна.